Өндөр суух тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хөтлөгч Зандагийн бэлтгэн хүргэдэг сүүлчийн өдөр нэвтрүүлэг эхэлж байна. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 дэлгэний Од Мөндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг энгийн бөгөөд төгс урайтай хадалабо бараа татаа авах барьцаагүй зээлийг санал болгож байгаа Ариг банк ивент тэтгэж байна. За өдөр юм даа. За өдөр мэндэ ба. За Америкийн сэтгүүлч, түүхч Петр Бергени гэдэг нэг нөхөр байгаа. Тэр 2012 онд хэвлүүлсэн Бин Ладныг мушигсан 10 жил 9-р сарын 11-ээс Абатабад хүрэх зам гэдэг нэртэй номоос одоо Тайм сэтгүүлийнхэн бэлтгэхэд 2012 оны 5-р сарын дугаартаа нийтэлсэн Бин Ладны сүүлчийн өдрүүд гэдэг нийтлэлийг өнөөдөр хүргэх юм. За. Сэтгүүлчин Петр Берген болохоор Осама Бин Ладентай 1997 онд ярьцлага хийж байсан нөхөр байгаа өөрөө. Тэгээ хожимо Бин Ладны уналт босолт гэдэг нэг ном. Мөн миний мэдэх Осама Бин Ладен гэдэг ийм номнууд бичсэн. За тэгэхээр энэ нийтлэлийг та бүхэнд хүргэж байна. За 2011 оны 5 дугаар сарын 2-ын. Тэгэхээр одоос энэ чинь 14 жил юм те. Шөнийн яг 3 цагийн орчимд тэр Пакистаны Абатабад гэдэг хот байгаа байхгүй. Тэр хотын зах дах нутгийнхны Визиристаны харш гэж нэрийддэг Осама Бин Ладны сайтар хамгаалагдсан нэг нууц байрны гадаа ингээ бүгдхэн дэлбэртийн дууд болдтой. Ингээ байранд байсан зарим хүн цочид сэрж байгаа. Гэтэ асар чанга шүү ингээ нэг гэлтэй нэг ямар ч дэлбэртийн дуу сонсогч байгаа. Тэгсэн Бин Ладны охин 20 настай Мариам дээд давхарлаг гүн гарч ирээд аавынхаа өрөөнд ороод юу болоод энэ ааваа гэдэг хэвхэв Бин Ладнаас. Тэгсэн чи Бин Ладен хурдхан өрөөндөө очио буцаад орондоо орогд. Тэгэд ихнэр Амаал руугаа харснаа гэрэл асааж болохгүй шүү гэд анхааруулж. Гэхдээ энэ ямар ч хэрэггүй анхаарал байсан. Яагаад гэхээр чухам хин гэдгийг одоо бид мэдхийн аргагүй ч гэсэн хин нэг нь энэ нууц байр хавийн гэрэл цахилгааныг угаас тасалдсан байсан мэл. Тэгэхээр энэ нь нөгөө Америкийн тусгай хүчнийхэнд давуу тал болж гисэн баг. Тэгэхээр саргуу шин тас харанхуй тэр нөгөө тас харанхуйд нөгөө одоо мэдэрдэг нөгөө дуран төхөөрөмжтэй нэгдсэн улсын тэнгисийн хүчний харьяа тусгай ажиллагаа гүйцэтгэх SEAL Team 6 гэдэг багийнхан Бин Ладныг гиндүүлэн зогсож байгаа нэ. Их нэртэйс нөгөө гэрэл асааж болохгүй шүү гэсэн үг нь Бин Ладны хамгийн сүүлчийн үг. За тэгэхээр Аль-Каидагийн толгойлогчийг амьсгал хураахаас 56 цагийн өмнө буюу 4-р сарын 29-нд дэлхийн нөгөө талд нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама хэдэн сарын турш бодож төлөвлөсөн ажилдаа цэг тавиад үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөд гүйцэтгэх гэдэг команд өгснөөр ингээ Пакистаны хил залгаа Афганистаны нутгаас тэгэхээр тусгайлан бэлтгэсэн 24 албан хаагч ингээд нисдэг тэргээр Абатабад руу хөдөлж байгаа. Афганистаны газар нутгаас. За манай энэ гарчийг та бүхэн анзаарсан бах те их урт гарч байгаа. Инх тайвны Нобелийн шагналтанд алуулсан террорист гэдэг шүү дээ. Энэ ямар учиртай гэхээр Барак Обама ч инх тайвны Нобелийн шагналтаа. Марцсан гарч байгаа тэгэхээр те. За ингээд хоёр нисдэг тэрэг хөдөлж байгаа Афганистанаас Пакистан руу. Тэгээ аль болох хурдан гэхдээ аль болох намд ор нисж байж зорьсон газараа газардж байгаа. Энэ Бин Ладны нууц байр байрлаж байсан Абатабадын иргэн тойрны уус нуруу жижигхэн ингээд цэмцгэр байшингууд нь нэгэн жигдэг юм байдаг. Одоо манай найрч тэр Абатабадын ингээд энэ хотыг харуулах үнэхээр гоёд. Модон тухчаатай энэ дов талгад нь ингээд зэрвс харах юм бол бараг Швейцар шиг харагддаг. Пакистаны энэ хойд хэсэгт орших хот 500 мянган хүн амтай. Хямалайн улсын яг хормойд нь байдаг хот. Тэгэхээр их гоё байгальтай юм байна. Бүс нутгийнх нь одоо нэг бусад хоттой харьцуулах юм бол энэ Абатабад хот болохоор зун нөгөө харьцангуй сэрүүхэн тэг гимт хэрэг их баг гардаг. Тэгэд Абатабадыг им амар амгалан цэвэр цэмцгэр мөнх ногоон болохоор нь одоо ихэнх ингээд гавьяаны амралтаа гарсан айрмынхан ч юм уу эсвэл төрийн албан хаагчид нас дээр горсон хойно энд ирж амьдрах нь илбэг байд юм байна. За тэгэхээр одоо дэлхийн хамгийн зартай хаалан ядагч дэлхийд даяар хамгийн их эрен суржлагдсан гимт хэрэгтэн ч ялгаагүй хотын нөгөө энэ нам жим амар тайван байдлыг бодолцоод ийшээс нуугдах болсон байна. За 103 сар Пакистаны халуун мужуудаас хүмүүс гэр бүлээр ирж сэрүүцэж амардгийг эс тооцох юм бол Абатабадд ер нь хөл хөдөлгөөнч их багтай. За 2011 оны хавар хэд Бин Ладен энэ хотын Белал дүүрэгт нуугдах болоод 6 дахь жилийнхаа нүүрийг үзэж явуулна. Белалын тэр өндөр цагаан багантай тэр вилла байшингууд нь одоо ингээд дороо жимс хүнсний ногоо зардаг ингээд жижигхэн дэлгүүр үстэй. Тэгэхээр яаж ч харсан с ิจ гтэй харагдах газар биш үү? Тийм байна. Тэ? Энд нэг жимсний мухлаг шиг харагдаж байна тэр. Тийм.
Харин эндхийн нэг нүцгэн дов дээр нь Бин Ладен 2005 онд нууц байр буюу бүхэл бүтэн зохицуулах байгууламжаа барьж эхэлсэн байна. 11 оноос 6 жил юм те. Барилгын ажлын явцад үндсэн байшин дотор нь гаднаас нөгөө ил харагдахааргүй 3 дугаар давхрыг нэмж барьсан байна. Ийм сонголт хийх зөвшөөрөл авах гэж хинч хөөцөлдөг. Яг гэвэл энэ нөгөө үйл хөдлөх хөрөнгөний татвар төлөхийг утгагүй хэрэг гэж үздэг байхгүй Пакистанд. Тийм учраас Пакистан шиг оронд ирнэ ингээд нэг үйл хөдлөх хөрөнгөө ингээд сунгаа сайхан 2 3 давхар 4 давхар болгоод байхад энийг хинч ер нь оролцдоггүй. Ердийн үзэгдэл. Тийм байна. Гэхдээ нөгөө татвараас зайлсхийхээс илүүтэй угаасаа юм өөрчлөлт хийх бүтэн нэг давхрыг нууц байлгах нэг чухал шалтгаан Бин Ладен мэдээж байсан. Зөвшөөрлгүйгээр барьсан тэр хэсэгтээ Бин Ладен өөрийгөө хамгаалахаас гадна одоо энэ ихнэрүүдээс нь хамгийн залуу шинэ ихнэр болох ирч хүчтэй Йемен бүсгүй Амальтайгаа хамт суухаа бодолцсон байна. Энэ нэмэлт өргөдгөл төр. Нууж барьсан одоо энэ мөнөөх 3 дугаар давхар нь бусад давхраас бүр огт өөр. Дөрвөн ханных нь зөвхөн нэг тал нь цонхтой. Тэр 5 цонхтой. Тэр нөгөө 3 дугаар давхар нь. Тэр 5 цонх нь тунгалаг биш, тийм бүрсгэр шилтэй. 5 цонхны 4 нь нүдний төвшнөөс баг зэрэг өндөрт байрлсан тийм нарийнхан нүдэнд үл анзаардаг тийм зураас төдий тийм зүгээр шагаавч. Тэр үнэхээр нуугцсан баз. Тийм байна. Энэ хідэн жижиг цонхны цаана нөгөө цайвар өнгийн сул урт нөмөрхтэй нөгөө хар өнгийн хантаацтай мөргөлийн малгай өмсөж даацсан нөгөө Бин Ладен 5 жил хагас амьдарсан ба. Тэгвэл 2 болон 3 дугаар давхар лугаач баг буудаггүйсэн гэж байна. Буусан ч гэсэн ердөө байшингийнхан тэр галтавааны талд байх арын жижигхэн цэцэрлэгтэй хүний нүднөөс далдуур нэг хитгэн хорн саадна. Тэгээ буцаад орчно. Цэцэрлэгийн нэг хэсгийг ингээд битүү хулцсан брезентээр халахвч байгаа. Түүнийг яг ч ихэр толгой дээгүр нь өнгөрч мэдэх нөгөө Америкийн хиймэл дагуулуудаас нуугаад. Зүг. За, гадаалах, салхилах дуртай. Энд чи хэдэн 10 жил хөдөө хээрээр гэр хийсэн хүн шүү дээ Бин Ладен чинь. Тэгэхээр Бин Ладен шиг хүнд энэ маш хамаргүйсэн л ойлгомжтой байхгүй. Бараг 6 жил ингэж амьдрна гэж. Гэхдээ мэдээж аюулгүй байдлын дэргэд хөл хойр цууна гэдэг бол өчүүхэн бах хэрэг л дээ. Юуны түрүүнд тэр баруун зүгт 300 гаруй километрийн зайд байх Аль-Каидагийн нөгөө Пакистан дахь гол түшиж газрыг өдөр шөнөгүй дорооны цохилтоор нүдэж хамтрагчдын устгах болсон нэг Америкийн халдлагаас ямар ч тач ингээд Абадабад байгаа болохоор хол байгаа. Энэ ч тест Аль-Каида чинь битүү бөмбөгдүүлж илэрч таг энэ үед чинь. Хамгийн гол нь Бин Ладен чинь 3 ихнэр 10 гаруй хүүхэд болон ач зээ нартай хамт амьдарчаа. Яг энэ нуувчанда 3 ихнэр 10 гаруй хүүхэд болон ач зээ нартайгаа хамт амьдарчаа. Яг энэ нуувчанда. Ихнэрүүдийнх нь нас нь болохоор 29-оос 62. Тий. Хамгийн залуу ихнэр нөгөө Йемен бүсгүй Амал нь болохоор 29-тэй. Бүтэн 9 жил хайцсан мэдхгүй нэг нам гүн байсан. 2010 оны сүүлээр иргэн ирсэн нэг аваал ихнэр байгаа л да. Тэр нь 62 настай Кария гэдэг байхгүй. Ямар ч 2010 оны сүүлээр буцаад Бин Ладен дээр ирсэн. Юунаас олсон мэдэхгүй. Ямар ч 9 жил ингээд аалга болоод нам гүн болцсон. Тэр 62 настай Кари болохоор Бин Ладентай 1985 онд гэрэлсэн. Тэр үедээ Бин Ладен 28-тай, Кари болохоор 35-тай байсан. Өөрөөсөө 7 өгч бүсгүүдийг суусан. Кари гэрлэхээс өмнө болохоор ямар ажил хийдэг вэ гэхээр хилгүүд үлийн хүүхдүүдэд багшилдаг. Тэгээ их бие даасан тим эмэгтэйсэн ба. Бүр докторийн зэрэгтэй. Хамгийн гол нь Зүнж Мухаммадын өрөөд байхгүй. Тийм учраас их чинэлэг нэр төртэй гэр бүлээс гаралтай. Тийм Бин Ладен түүнээс суусан баг. Харин 2001 онд энэ 11 онд одоо Бин Ладен тэр нөгөө нас барахаас 10 жилийн өмнө Афганистанд нөгөө талибуудын дэглэн нуруулсан шүү дээ. Тэгэхэд Кария Бин Ладны хідэн хүүхдийг аваад хөрс зэрэгэлдээ Иран руу зугцсан байна. Тегеран хотод одоо Иран нислэлтэй Тегеран хотод гэрийн 20 чахуу байсан энэ бүсгүй 2010 оны 100 Тегеранаас зүүн зүгт 2400 км-ийн зайд байдаг Пакистаны Умард Вазиристан гэдэг мужийн зах хязгаар нутагт яаж ихэд хүрсэн байгаа. Нөгөө хүүхдүүд аваад 10 жилийн дараа баг. Тэгтээ нөгөө хэцүү бэрх замтаа уул нурууд аваад хахир уур амьсгалтай цүл дундуур эднэр явсан гэж байна шүү дээ. Ингээд арай гэж нөхөр дээр ямарчсан ирсэн баг. Харин дунд ихнэр нь болохоор нөхрөөсөө бүр тис сандаа эсрэг тэсрэг гэж одоо болохоор бүр тийм бүсгүй 54 настай Сихан бин Абдулла бин Хусайн гэдэг бүсгүй. 90-ад оны дунд үед Аль-Каидагийн толгойлогчтой ингээд цуг Суданд амьдарч байсан байна. Бин Ладентай. Тэгж яхта Сихам Коран гэдэг судлалаар докторийн зэрэг бас хамгаалсан. Яруу найрагч, сэхэтэн. Ер нь тэгэхээр энэ их босортой ихнэрүүдтэй үз. Тийм байна. Тэгэд энэ дунд ихнэр нь болохоор Бин Ладны бичиг цаасыг имхэл зэгцэлдэг баг нарийн бичгэн шахав. Тийм бүсгүй байна.
За Бин Ладен ингээд бага ихнэр Америктаа болохоор 9-р сарын нөгөө 11-ний аимшигтай халдлага тэрний халдлагаас жил гаруй хүний өмнө яг гэрэлсэн байгаа. Тэгэхэд бол Бин Ладен 43 та амаал дөнгөж 17 тайсан. Тийм биш үү. 26 насны зөрүүтэй хосууд ямар ч сан 10 жил хамт амьдрахдаа 5 хүүхэдтэй болсны 2 нь одоо Абатабадад нуугдж байхад төрсэн байгаа. Энэ нөгөө новчинд нь. Нуугдж байгаа нэртэй боловч Абатабадын энэ аврах том байшинтай амьдрал нь Бин Ладенд ер нь тааламжтай сайхан. Ихээхэн тав тухтай байсан нь одоо ингээд төсөөлөгдөж штэ биднэрт. Олон ихнэр авч олон хүүхэдтэй болохыг Бин Ладен шашин шүтлэхийнхээ өмнө хүлээсэн үүрэг гэж үздэг. Ер нь мусульман бол тэгдэг. Олон ихнэр авч олон хүүхэдтэй болох нь. Тэ? Бин Ладен тэгэхээр нийт 5 удаа гэрлэж ямар ч байсан багадаа 20 за ихтэй 26 хүүхэдтэй гэж үздэг. 20-с 26 хүүхэдтэй гэж үздэг. За байр сууц нь ямар хуу бол гэхээр бид нар ингээд нэг тансаг сайхан орд хаширт төсөөлөх хэрэггүй. Дотроо ямар ч өнгө бодоггүй. Ямар нэг зураг чимэглэлгүй. Энэ нөгөө шашны хатуу үзэл бодолтой холбоотой. Тэ бурхны үнд бид ингээд баян тансаг ингээд нөгөө юу гэдэг чинь баярхах нь ер нь нүгэл гэж үздэг учраас тэ. За ингээд энэ ч нөгөө бүх зүйл болж өнгөрсний дараа энэ Вазиристаны харш байрыг нэгчгэд нөгөө Америкийн тусгай хүчнийхэн чинь нэгдсэн чинь агаарж болгочгүй. Хийгэр ажилтдаг хитэн халаагчтай зүгээр. Хүүхдүүд нь хаана унтдаг гэсэн хэрэг нэг наамал банз байж тээ. Фанерын орон дээр унтдаг гэсэн. Бин Ладен ч их баян хүн шүү дээ тий. Ингээд хүүхдүүд нь бүр бөөгнөр унтдаг. Нэг зулаад фанерын банзан дээр тий. Гурван ихнэр нь тус тусын нэг өрөө таслаатай. Дор бүрний нэг жижигхэн галтгаатай. Нууц байранд харин өөр нэг хүн байнга барилж байсан баг. Энэ болохоор Бин Ладен яг итгэлтэй бие хамгаалагч хувийн зарлага нэ. Түүнийг Абу Ахмед Аль-Кувейти гэж нэрлэдэг. Кувейт гэдэг овогтой боловч энэ болохоор Пакистан ирээ. Тэгэхээр цаашдаа Кувейт гэдэг энэ нөгөө улсын биш хүний нэр ярьж байгаа шүү бид нар. Тэгэхээр энэ нэр болохоор Бин Ладены хажууд мөн л өөрөө ихнэр хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Мөн төрсөн ах нь бас ихнэр хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Тий. Тэгэхээр ах トゥ хоёр ингээд Бин Ладен тусалдаг байна шүү дээ. Тийм байна. Тэд хамгийн гол нь амар сонирхолтой. Ах トゥ хоёр энэ гэр бүлтэйг маш ядуу амьдардаг. Бүр ядуу хоосон, үгээгүй хоосон юм шиг. Бин Ладен энэ нөгөө Кувейти болон түүний ах хоёрт нь сард тус бүрд нь 12,000 рупи өгдөг гэсэн ба. Энэ хэдэн төгрөг гэж 100 гаруй Америк доллар. Сард штэ. Сонин багц. Үгүй чин гаднаас хангамж ирдэг юм болов. Үгүй мэдхгүй харин ерөөсөө бид нар нөгөө их саятан тэр унтан гэж боддог үгүй ч байж магадгүй юм шиг байна. Энэ гэр орныг харахаар энэ ч нэг тий. Гэтэ шашиндаа хит үнж юм болов. Эсвэл тийм болов мэдгүй. Тэгээд нөгөө хоёр нь ч гэсэн шашиндаа хит үнж биш мэдэх юм. Магадгүй тий. Ямар ч сан Бин Ладены туслах Кувейтийн ах дүүс гэр бүлийнхэнтэйгээ Бин Ладеныхны гол байртай яг ингээд нэг залгаа тэгээ нэг давхар жижигхэн суудсанд амьдардаг. Тэгэхээр одоо нэг том ингээд нэг хаав сурхан байвал хажууд нэг залгаа нэг амбар байх нь ч баг тий. Тинчэн жижигхэн суудсанд амьдардаг. Тэр нөгөө Кувейтийн эхнэрийн нөгөө хожим мэдүүлснээр тэр үрдэ ганцхан удаа буюу 2011 оны хавар нөгөө байшинг цэвэрлэхээр дотогш орохдоо арабаар ярьдаг нэг өндөр эрэхтэйг харсан гэдэг. Бин Ладен ч их өндөр хүн шүү дээ. Метр 95 шүү дээ. Бараг 2 метр. Тэгэхээр ганц удаа л харсан гэж байгаа байхгүй. Хөрс зэрэгэлдээ бүр хэдэн жил хамт амьдарсан хүн нь гэхдээ Осама Бин Ладен болохыг эмэгтэй бүр өнгөрсөн хойно энэ бүх үйл явдал өнгөрсөн хойно мэдсэн гэж байна шүү дээ. Уг нь Бин Ладен ч та дэлхийн хамгийн супер од болсон байсан шүү дээ. Хүн болгон хараа таньдаг. Тэгэхээр эн чинь бүр 6 жил хамт амьдарсан хүн Бин Ладен мэдээгүй байгаа шүү дээ. Тийм байна. Маш сайн нухацсан байх шүү дээ. Тэгэхээр хамт нуугдж байсан хүмүүсээс ч өөрийгөө нууцлж ирсэн. Нөгөөдөл ч хамт нуугдж байгаа болно. Тэднээс өөртөө нууцлсан байгаа юм. Гэхдээ яг нөгөө ам үрэгдэхтэй дөнгөж 30 гаруй настай байсан тэр Кувейти гэдэг энэ туслах нь Америкчуудад Бин Ладеныг барьж өгсөн гол хүн юм. Америкийн тусгай нөгөө тагнуулын албаныхан утасны яриаг нь чагнаад тандж жагаад энэ Аль-Каидигийн удирдагчийг Абатабадд байгааг нь анх мэдсэн байхгүй. За хоёлаа ивент итгэжээ танилцуулъя. За өнөөдрийн дугаарыг маань энгийн бөгөөд төгс ураатай Хадалабо ивент итгэж байгаа. За 100 өнгөрөөд одоо 100 тэнж гадуур хөдөөд гадаагүй явсаар байгаад бид нэр одоо нийтээрээ л таг харуулцгаасаа. За тэгвэл Хадалабо гэх юм маань цайруулахын маяныг өрнүүлж байгаа юм байна. Юу гоё үлгэрийн нэр хэлээд байна. Ямар юм аа? Хадалабо. Тий. Би яасан жоохон буруу хэлээд байна үгүй. Үгүй харин их гоё ингэдэг нэг тий. Тийм байгаа сте. Тий.
Гэхдээ шүү дээ те эднийх нэг гоё юм байгаа нь цайруулах бүтээгдэхүүндээ 30% хямдрал зарласан байгаа юм билээ. 9 сарын 31 хүртэл. За тэгэхээр одоо бүгдээрээ одоо Монсоос ороод Тадалабугийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж аваад бөөнөр офтоор цайрцгаая гэсэн ийм гоё аяныг өрнүүлж байгаа. Тийм шүү дээ. Та чи хараа хүмүүс ер нь цайрах хэрэгтэй. Энэ бас улаан хүмүүсийг цайруулдаг гэсэн. Та бас хэрэглэхэд гимгүүл. За тийм ээ. За энэ меланоз сисе гэдэг юм онцгой бүтээгдэхүүн байгаа. Энэ болохоор витамин С агуулсан. Витамин С ч ер нь цайруулах ийм үйлчлэгээтэй шүү дээ, тий. Тэгэд яг янз бүрийн витамин С-нүүд байдаг юм байна. Тэгээд тэр нь яаж цайруулах уу, цайруулахгүй юу гэдэг янз янзын орц гэдэг юм уу юутай найрлагатай. За энэ меланоз сисе болохоор яг бүр таг цайруулна. За тийм нөхсөө тоол бин тэр гардаг штэ. Тэрийг бас ингээд гой уусгаад алга болгочтой ингээд. Тийм ээ. Энэ ч зөв хэрэгтэй. Тийм. Тэгэхээр энэ өстой аятайхан бүтээгдэхүүн байна. За энэ Хадалабугийн бүтээгдэхүүнүүдийг Монсимисангийн бүх салбаруудаараа худалдаж байгаа. За мөн ийм Монсоос захиалаад авчиж болно. GGI нэрийн дэлгүүрүүдээс бас худалдаж авч болох юм байна. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр энэ Кувейт гэдэг өөрөө тий нууцны яриаг чангажаг мэдээг л баг л та. Тийм л тий. За ингээ ямар ч гэсэн Абатабадд байгааг нь л ингээл мэдчихээн Кувейтээс бол Кувейтийн утасны дуудлагаас болоод. Бин Ладен амьдралынхаа сүүлчийн хэд өдрийг үндсэндээ яг нууц байрныхаа тэр нуугдмал дээд давхарт бага ихнэр амайлтаа зүг өнгөрүүлсэн баг. Унтлагын өрөөнийх нь адар тааз болохоор энэ тааз нь Бин Ладен шиг бараг өндөр 195 см өндөр юм нуруулаг гүнд дэндүү намхан таазсан. Ингээ бүр тий бүгдэж явдаг. Тий. Тэгэхээр бид нэг ор ташаар төсөөсөн бол яг эсрэг байгаа. Тийм бай. Өрөөнийх нь одоо тэр доторх угаалгын өрөөнд ч ялгаагүй. Нэг хавчиг, намхан, жорлон ямар гэж газар тухсан нөхөөс. Ямар сони. Харин тий. Угаалгын өрөөнд нэг анхаарал татгаар за нэг энэ юу гоё юм бэ гэж баг хэлж болох ганц юм л Just for Men нэртэй нэг эрэгтэй хүний ус ахлын будагл байгаа. Тийм одоо нэг даруу тарчиг юм. Тийм тарчиг юм шүү дээ. Тий. Угаалгын өрөөний хажууд нь нэг хувцсны шүүгийн нэмжээтэй л жижигхэн галтгой байгаа. Харин унтлагын өрөөний яг эсрэг талд нь Бин Ладны бичгийн өрөө байгаа. Ханных нь хідэн модон тавир дээр нэг цөөн тооны номтой, бичгийн ширээн дээр нэг суурин компьютер байна. Бин Ладен энэ компьютер дээр болохоор Аль-Каидагийн нөгөө гол командлагчдад хандаад урт захиа зааварчилгаа бичдэг байсан. Аль-Каидагийн бол тэргүүн хүн шүү дээ. Тийм шүү дээ. Заримд нь тэр нөгөө Аль-Каида гэдэг нэрийг ахин ашиглаж болохгүй ч гэсэн бусдаа сануулдаг байсан. Жишээ нь энэ нөгөө энэчээс ч өчнөө молцсон байхгүй гол нь. Нөгөө тэр ажиллагааны нэр тийм. 2010 оны 8 дугаар сарын 7-нд чинь Сомали улс дахь Африкийн Аль-Шабаб гэдэг бүлэглэлийн тэр удирдагч бичсэн захидал байгаа. Захианда тэр өөрсдөө Аль-Каидагийн нэг хэсэг гэж зарлах нь дими энэ ч дайснуудын анхаарлыг татхаас гадна та нар нөгөө хөрөнгө мөнгөтэй арабчуудын санхүүжилтийг зогсоох эрсдэлтэй байна шүү дээ гэж анхаарсан тийм бичиг болсон байна. Гэтэст дэлхийн хааш ийш ингээд яг удирдах гэсэн байна. Тийм бай. Зөвхөн Аль-Каида биш юм биш үү? Харин тийм бааз. Бусдын ч гэсэн чиглүүлдэг байж тээ. Харин 2010 оны 10 дугаар сард Бин Ладен Аль-Каидагийн ариун дайн буюу жихадын явц байр байдалтай танилцсанаа ингээд мэдэгдээд нэг орлогчтой явуулсан бүр нийт 48 хуудас урт захидал байна. Тэр захидалтаа Америкчууд Афганистаныг эзлснээс хойш анх удаа асар их хохирол амсж байна. Гэхдээ Пакистаны отог овгохны мэдлэлд байх нөх хөдөө бөөд нутагт дорооны халдлага хийх нэмэгдчихэд байна. Тэндээсээ ах дүүсээ гарах хэрэгтэй байна гэж бичсэн байна. Тэр дундаа 20 настай хүү, өөрийнх нь хүү Хамзад гэдэг нөхрөө. Тэр Хамзата Вазиристанаас яв гэдэг тэр үг дайсан баг. Бин Ладен наана өөрөө мянган залуусыг исламын ариун дайнд оролцог уриалж байсан атлаа төрсөн хүүгээ хаашаа яв гэж хэлсэн гэж өндөр хөгжилтэй булангийн жижигхэн хаант ус Катар л явахыг зөвлөсөн ба шүү дээ. Тэгэхээр хойлоо түрүүн ярьсан шүү дээ. Шашинда хит үнж юм биш үү гэдэг. Тэгээ энийг харахаар эсрэг тэсрэг л болчиход байна. Тийм бааз дээ. Тийм байна. Зүгээр нөгөө хүний хүүхдийг болохоор зүгээр дайнд явуулчаад өөрийнхөө хүүхдийг болохоор Катар руу явуулах гэдэг. Бин Ладен мөн өөрийн хүмүүстэй утас бити ашиглаа, интернет бити ашигла, зөвхөн захидлаар харилцах гэдэг даалгавар өгсөн ба. Тиймээс ч Аль-Каидагийн гол хүмүүс өөр хоорондоо ингээд нэг мэдээ авахдаа 2-3 сарын зайтай хил авалцдаг байсан ба. Бин Ладен гэхдээ цаг үргэлж хэвлэлийнхний анхаарлыг татгаа бодно шүү дээ. Цааш нь ингээл байсгал тэр санжинууд нэг хэв ингээл нэг бичлэг цацдаг байсан шүү дээ. 2011 оны ихэр тэр чинь нөгөө 2001 оны нөгөө аимшигтай Ослоос нөгөө юунаас дэлбэрэлтээс 10 жилийн дараа шүү дээ.
2011 оны ихэр 9-р сарын 11-ний халдлагын 10 жилийн ой удахгүй болох нэ. Энэ чухал ойгоор юу хийх одоос ярилцах хэрэгтэй байна. Ямар санал байна. Бичиж илгээгээрэй гэд ойрын туслахууд руугаа бичсэн байна. Тэгвэл бас Аль Жазира, CBS зэрэг сувагтай холбогдож төлөвлөгөөгөө би танилцуулна гэх мэтэр дэрэн дээр бичсэн байна. Бин Ладен ер нь эцсийн мөч хүртэл Америкийн эсрэг ахин нэг томоохон халдлага зохион байгуулна гэсэн бодолтой байсан байна. Харин Аль-Каидагийнхэн болохоор яасан гэхээр 2005 оны 7 дугаар сарын 7-нд Лондоны тээврийн хэрэгслүүдэд амиа золиослогчдыг ашиглаад тэгээд нэг халдлага үйлдсэн. Энээсээ хойш баруунд бол ахин террорист халдлага үйлдэг байгаа. За ингээд нөгөө 2011 оны 5 дугаар сарын 1 Нямгарик Пакистанд одоо шөнө эхэлж хахад Вашингтонд харин орон нутгийн цагаар өдрийн 1 цаг болж ерөнхийлөгч Обамагийн дайны асуудал хариуцсан албаныхан одоо хуралцжээ. Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тусгай ажиллагаа хариуцсан Дид адмирал Уильям Макравантай нууц аюулгүй сүлжээгээр ингээд шууд холбогдож байгаа. Одоо энэ холбогдож байгаа хин ч ингээд сонсохгүй тий энэ маш аюулгүй гэсэн үг. Макраван хаана вэ гэхээр Афганистаны зүүн хэсэгт орших Жалалабад хотод байрлаад байгаа. Зөвлөлийн гишүүд болохоор мөн Пентагонтой давхар холбогдсон ба. Пентагон дахь тагнуулын төв газрын байранд болохоор Бин Ладны хэргийг мэдэх 30 мэрэгчлэн ингээд бэлэн байдалд байгаа. Ер нь Америк ингээд хамаг томчууд одоо яг цуглалцсан. Өдрийн 2 цагт ерөнхийлөгч Обама үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд орж ирж. Харин тагнуулын төв газрын тэргүүн Леон Панетта 2 цаг 5 минутанд Нептуны жад гэдэг нэртэй нууц ажиллагааг хэрхэн явуулах талаарх той мэдээг хамгийн сүүлийн удаа танилцуулж. Тусгай ажиллагааг аль бие ёсоор тагнуулын төв газар удирдан зохион байгуулсан их нарийн учиртай. Яг айрын биш гэж. Ер нь байдал хэрэг бишдэж гимэн тусгай ажиллагаа нь зөвхөн тагнуулын хэрэг байсан. Цэргийн ажиллагаа юм уу, дайсган сүүл явуулаагүй гэж дараа нь тайлбар тавихаа бодолцоод тэг хэсэг зур тагнуулын төв газар яасан гэхээр нэгдсэн улсын батлан хамгаалах яамнаас илүү их мэдлэлтэй болж байгаа нь энэ. Түр хугацаанд. За Ботабадд болохоор оройн 11 цаг болсон. Бин Ладны нууц байрны оршин суугчид бүгд оронд орцгоцсон. Харин цагийн зүрэг нь бол Афганистанд болохоор оройн 10 цаг 30 минут болж байгаа. Энд чинь ойрхон болохоор 30 минутын зүрэгтэй. За ингээд нэгдсэн улсын тэнгисийн хүчний СИЛ тусгай багийн оператор одоо 23 хүн. Дээр нь нэг хэлмэрч нийт 24 хүн хар харцаг нэртэй 2 нисдэг тэрэг суугаарыг одоо бэлдэж байгаа. Тэд бүгд дор бүрнээ Бин Ладны гэр бүлийн гишүүд түүнтэй хамт нууц баримтанд байх магадaltaй гэд ойрын туслахууд болон хамаатан садныханд гэрэл зурагтай жижигхэн картуудыг ингээд бүгд хараад ингээд халаасан дайцсан байна. Тэднийг мөн адилхан СИЛ багийн дөрөв товцтой Кайр гэдэг нэртэй үнж нохой бас дагалдаж байгаа. Хагас цагийн дараа орон нутгийн цагаар оройн 11 цаг үед 2 нисдэг тэрэг Афганистаны Жалалабадаас зүүн зүгт хөдлөөд 15 минутын дараа Пакистаны хөлийг ингээд давж. МН-60 загварын 2 нисдэг тэргийг Пакистаны агаарын нөгөө ардаарт өртүүлэхгүй тулд аль болох баг дулаан ялгаруулах тийм тусгай өнгөлөгч будгаар буцсан. Харин сүүл хэсгийнх нэг оратор буюу эргэлдэгч төхөөрөмжийнхэн дууг нь болохоор зориудаар ингээд багасгацсан. 2 нисдэг тэрэг тэгэхээр маш доогор баг моддын орой шүрэг шахамт гэж ниссэн байгаа шүү дээ. Одоо тэгжил таарах гэдэг. Тий. Пакистаны талд нөгөө баригдалгүй, мэдэгдэлгүй ингэж явсаар гад цаг хагасын дараа ямар ч сан зорьсон газар ирж байгаа. Энэ нөхөдтэй. Америкийн албаныханд анханасаа Пакистантай яг тэгвэл хамтраагүй. Зүгээр энэ ч хоёр улс хоорондоо хамтарч болно шүү дээ. Ерөн зүгээр энэ Пакистантай хамтрах нь уулын илүү хэлбэр байж болно шүү дээ. Гэвч тийм хэмжээний ихтгэлцэл хоёр улсын дунд байгааг. Пакистаны албаныхан болохоор зах хязгаар нутгаа бүрэн гүйцэтгэх нь чадахгүй байсан нэгдүгээрт. Хоёрдугаарт Аль-Каидагийн үнж гишүүдийн дунд Пакистан гаралтай хүн олон учраас Бин Ладенд нөгөө мэдээлэл задруулах эрсдэл маш өндөр байна. Тийм байна. За ингээд цагаан ордны өндөр дээд албаны хүмүүс хуралцдаг. Одоо тэр гол өрөө байгаа шүү дээ. Тэрнтэй залгаа нэг жижигхэн хурлын өрөө байна. Ганц жижигхэн ширээтэй 7 хүн үний судалд энэ өрөөнд бригадын генерал Маршал Веб СИЛ тусгай багийн ажиллагааг зөөврийн компьютер дээрээс ингээ хянаж байгаа. Энд чи яг ингээ бүх юм лайв явж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Одоо манай энэ нэвтрүүлгийг манай алтан гişүүд үзэж байгаа юм шиг. Түүний дэргэд болохоор терроризмтэй тэмцэх төвийн дарга Майкл Летер байна. Тэгээ удалгүй дид ерөнхийлөгч Жо Байден орж ирж. Тэгээ батлан хамгаалалт сайд Роберт Гейтс орж ирж. Тэгээ төрийн нэрийн бичгийн дарга Хиллари Клинтон нар орж ирж. Ингээ нэг нэгээр уван цав. Найруулагч Гомбо
яг саяны хэлсэн үгнүүдийг бичээд Бин Ладен, Клинтон, Жо Байден гэдэг гараад ирсэн. Яг энэ зураг энэ чухал зураг шүү дээ. За. Харин ерөнхийдөө Обама сүүлд нь орж ирээд Маршал Веб ээж суужаз. Энэ яг дүр зураг Бин Ладеныг алагдсны дараа оны шилдэг гэрэл зургийн нэгээр нэрлэгдсэн их түүхэн зураг юм шүү. Яг эднэр чинь манайхан бүгдээрээ байж байна. Хиллари Клинтон амаа таглалсан. Тийм бааз. Энэ чи яг шууд үзэж байгаа гэсэн. За ингээд хоёр хар харцаг тий нөгөө нисдэг тэрэг Абатабазд баруун хойноос ирээд газардж. Гэтэл урдаас төлөлөө нэг зүйл болчтой. Хоёр нисдэг тэрэгний нэг нь гинэт өндрөө алдаад яаралтай газартаас өөр аргагүй болчтой. Гимтэл гараад. Нисдэг тэрэгний тэгэхээр нисгч яасан гэхээр ослын буулт хийх туршлагатай их маш туршлагатай юм байгаа юм. Тийм учраас Бин Ладны нууц байранд амьдарч байсан нэг хүмүүсийнх нь тариа буудаага тарьж байсан нэг жижигхэн талбайд нисдэг тэрэгнийхээ хамрыг төрүүлж сул шорон шигдгэн газардснаар ямар ч нэг ноцтой гэмтэл аюул бас гаргалгүй өнгөрч. Гэхдээ нисдэг тэрэг бол одоо нисэх аргагүй болч. Гэхдээ ямар ч байсан ингээд нэг өөрөө нэг дэлбэрлэхгүй. Тийм байна. Тэ. Хамгийн аюулгүйгээр л газардчих. Ямар ч гэтэл чимээ гарна шүү дээ. Гэхдээ азар энэ дуу чимээнд байшин доторх хинт сэрэг байх. Оо тэгвэл наа чи бүр маш аяархан газарсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ойрхон юм чинь тэгээд яг ингээд газарч. Одоо нөгөө нисдэг тэрэг яах вэ? Одоо яах вэ гэхээр хамтран ашиг танилцуулах хийх. За тийм. Кино шиг байна. За өнөөдрийн дугаарыг маань Ариг банк ивент итгэж байгаа. За Ариг банк нь 2025 оныг худалдааны салбарыг дэмжих жил болгож зарласан байгаа юм байна. За энэ одоо ажлынхаа хүрээнд ханган нийлүүлэгчдэд зориулсан үйл хөдлөх хөрөнгийн барьцаагүйгээр 5 тэрбум хүртэлх зээлийг болгож байгаа гэнэ. Йоо энийг авч чаас тий. Үйл хөдлөх хөрөнгө барьцаа авахгүйгээр. Тийм. Гэтэ энэ чинь юу юм бэ наа? Ханган нийлүүлэгчдэд зориулсан. За мэдгүй ханган нийлүүлэгч болчих. Энэ болчих. Тийм. Энэ бүр маш одоо хэрэгтэй байхгүй юу? Одоо чинь бид нар зээл авч иж бидний бизнес цаашаа ингээд ахин штэ. Тий, мэдээж. Тийм. Зөвхөн ашгаараа ингээд цаашаа явна гэдэг бол энэ худлаа тий. Маш олон жилийн одоо хөдөлмөр шаард. Шинжлэх ухаан тань мэдхүн ханган нийлүүлэгч гэдэг зээл авчиж болохгүй. Надад ч дагигаас сууя да тий. Хуулийн хүрээнд яах юм бол. За тэгэхээр энэ зээлийн давуу тал нь түргэн шуурхай, барьцаагүй, за уян хат нөхцөлтэй, эргэн төлөлтөн тий. За борлуулалтын орлогын 80 хүртэлх хувьд нь зээл олгож байгаа юм байна. Шууд би 5 тэрбумыг авна гэхгүй таны одоо юу чинь хурж байгаа борлуулалт чинь тэрнийх нь 80% нь зээл олгоно гэсэн үг. Тийм байна. Тэрбумын зээл авч болно, 100 саяын зээл авч болно, 10 саяын зээл авч болно. Тийм. Тэг хамгийн гол нь барьцаагүй гэдэг чинь яг манайх энэ боломжийг ашиглаад тий. Зээл ав. Би бол одоо зээл авал гэдэг болсон шүү дээ. Яг үл энэ чинь үнэхээр хэрэгтэй. Харин яг тооцоо бодох юм бол хэдэн жилийн дараа ч юм уу чинь маш ашигтай байж байгаа байхгүй. Тий. За дэлгэрэнгүй мэдээллийг 70 10 техник дугаарыг утаснаас одоо 24 цагийн хугацаанд 24 цагийн турш дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна. За Facebook-ийн Ариг банк CGM гэдэг пэйж байж байгаа. За өөрсдийнх нь Ариг банк CGM гэдэг вебсайт байж байгаа. Бас нөгөө Эрдэнэт дархан Баян хонгор гэдэг хөдөөний орон нутгийн салбарт энэ зээлийг олгож байгаа юм биш үү? За ингээд худалдааны салбарыг дэмжигч Ариг банкта баярлалаа. За баярлалаа. За нөгөө Обама нарын нөгөө цагаан ордны дээд албаныхан энэ бүхнийг нууц байрны нөгөө дээр эргэлдэж байгаа дорон дамжуулаад байгаа байхгүй. Тэр чинь дороо нисээд байгаа. Тий. Бүр маш дээр нисэж байгаа шүү дээ. Тэгээд энэ болгоно ингээ харуулж эднэр чинь нөгөө саяны нисдэг тэрэг ингээд нөгөө тооцоолоогүй газар ингээ бууж амуужаг ингээд хараад амьсгаа даран хүлээж байгаа байхгүй. Тэгээ Хиллари Клинтон чинь нөгөө амаа дараад байгаа юм учиртай. Гэтэл энэ ихний нисдэг тэрэг гинт газарсны дараахан хоёр дахь нисдэг тэрэг үзэгдэх болчтой. Хаанаг нь мэддэг. Нөгөө дорооны бичлэгэнд. Уг нь тусгай ажиллагаа гүйцэтгэх хүмүүсээ яах гэсэн гэр нууц байрны тэр нөгөө Бин Ладны нууц байрны дээвэр дээр буулгах хэрэгтэй байсан байхгүй нисдэг тэргээ. Тэгсэн чинь хоёр дахь нисдэг тэрний нисгч нь нөгөө ихний нисдэг тэргээ аргагүй ихэнд хашаан дотор газарсныг хараад хашааны гадна ингээд цухтаа газарцсан юм байна. Хэдийгээр байшингийн дээвэр дээр ингээд сим буугаад Бин Ладны өрөөрөө олсоор дамжин орох одоо тэр А төлөлгөө бүтээгүй ч гэсэн. Гэтэ бас амар төлөлгөө үз. Кино дэр гардаг шиг тий. Хэнийг цэрэхгүйгээр дээвэр дээр нь газар. Дээвэр дээр нь газар дээр тэгээ олсоор ингээ буугаад тэгээ чимээг хөхөн устгачаад явна гэсэн. Тий. Тэгсэн ингээд энэ А төлөлгөө байхгүй. А төлөлгөөнд бүтээгч гэсэн хашаан дотор газарцсан ихний нисдэг тэрэгнээс тусгайгийн нөгөө 3 үүрэг гүйцэтгэгч хэдийнэ буучсан хорогдох байрны хажуугийн талбайгаар гүгээд дотоод хашааны нэг хаалгыг нонгоолоод орч чадсан баг. За гол байрны тэр нөгөө хажууд нэг Кувейтийн нөгөө гэр бүлийн жижигхэн байшин байгаа шүү дээ. Кувейтийн гэр бүлийнхэнтэй цуг амьдарч байсан нэг давхар байшингийн гадаах гараажны тэдийг тулж эхэлж байна. Кувейти гэтэл
яг тэр мөч цонхоороо шагааж таартай. Ингээ зүгээр цонхоороо толгой гаргацсан. Ерөөсөө мэдээг байгаа шүү дээ. Тий. Зүгээр л шагаагаал тохиолдол юм байна тий. Харин үнэхээр азгүй. Ингээд яг ингээд цухуучихгүй. Тэгсэн тусгайхын түүнийг 90 тус газар нь 2 удаа буудаад тэр доор нь устгаж. Хөөрхий тэр залууг. Яг хөөрхий гэж нэрлэх үгүйг би мэдэхгүй байна. Хүний аим болохоор ингэж хэлсэн шүү. Тий. Цаана юу гэдгийг мэдэхгүй ч. За ингээд энэ зур 2 дахь нөгөө хар харцгаас 4 үүрэг гүйцэтгэж ингээд байрны гадаахыг ингээд хянаж байгаа. Үлдсэн 8 нь болохоор харин төрүүлж орсон хэдийнхэн тусламжтайгаар нөгөө дотгошоо ингээд бөөнөр нэвтэрч. Төмөр бэхлэхээтэй гадаах гол хаалгыг эвдэхэр дэлбэлэгч ашиглаж. Тэр дэлбэлэгч ашигласан нь нөгөө хорогдох байрны дах зарим хүнийг сэрээсэн мөнөөх тэр дуу чимэг гэдэг чимээг үүсгэсэн. Тэгт нөгөө охин тий ааваасаа юунд дуу чимээг гэдэг нь ийм учиртай юм. Бин Ладен болохоор нэг талаар өөрийнхөө згсэн хашилт хамгаалтынхаа хохирогч болсон байна. Гаднаас бусдад харагдахгүй тулд хийсэн нөгөө дээд давхар унтлагын өрөөнийх нь нөгөө өнөг жижигхэн цонхнод байгаа штэ. Гаднаас нөгөө ингээ харагдахгүй тулд тэр нь өөрөө дотор талаасаа гадагш харахад үзэг тохиолчны мөн давхар халгалцсан. Ингээд өөрөө эннийх нь золиосулж. Тэгээд гадагшаа гарч зүгтаахч боломжгүй. Тий. Том цонх байсан бол гараа зүгтаахсан тий. Харин тий. Тэр чинь иймэрхүү юм байсан юм биш үү ерөөсөө. Мэдгүй харин тий. Америкчууд хорогдох байр руу нэвтэрснийг мэдээд Бин Ладен өрөөнд тас харанхууд 15 минут хэртээ аваач гаралгүй ингээд суусан баг. Дараа нь түүний биеэс энэ ч нэг устгасны дараа түүний биеэс сул өмд цамцсандаа ингээд нэг ойж шиг нэг шидэн бэхэлсэн нэг мөнгө болсон байхгүй. Тэр нь болохоор 500 евро. Тэгээд 2 утасны дугаар бичсэн алга дарам цаас. Тийм л юмтай байсан. Тэгэхээр энэ хүн зүгээр яаж игээд орглоо гэж бодсон бол тий. Тэгэхээр нэг 500 евротой ямарч байсан. Тэгээ 2 утасны дуудлагатай. Тэр 2 дугаар л мэдээж эднэр чинь юу болох нэг дараа нь ингээд мэдэн штэ. Тэгсэн 2 дугаарын нэг нь болохоор Пакистанд бүртгэлтэй гар утасны дугаар ямарч байсан. Тэгэхээр нэг үнж хүн байна. А нөгөөх нь болохоор Пакистаны бүр хөдөө бөөцд байх овг аймагуудтай холбогдсон нэг суурь утасны дугаар байсан байна. Тэгэхээр нэг овгийн нэг ахлагч юм тий. Тийм байна. Арга ятга тэднэр л очно гэсэн санаа шүү дээ тий. За ингээд Нептуны жад гэдэг энэ ажиллагааг гүйцэтгэгчид Кувейтийн нөгөө туслах Кувейтийнх нь нэг давхар сууцыг ингээд цэвэрлэж дуусаад цэвэрлэж нэг өөр юм шиг. Цэвэрлэж дуусаад гол байр руу 2 сууцны хоорондох энэ төмөр хаалгаар дамжиж орсон ба. Нөгөө Кувейтийн жижиг сууцанд тусгайхан Кувейтийн эхнэрийг мөрөнд шаардуулсан. Энэ хожим мэдүүлэх гэсэн юм шиг. Түүнээс гадна нөгөө Кувейтийн ах Абраар тэг ахынх нь эхнэр Буша хоёрыг нь буудах оросон. Яг л цэвэрлэлцэн. Харин цаашаа нөгөө гол байранд нэвтэрснийхэн дараа нөгөө сийлийнхэн Бин Ладны нууц байрны доцоод зохион байгуулалтыг үнэхээр мэдэхгүйсэн. Тийм үү. Энэ барилга энэ юу ямар хөө юм бол яг хаана Бин Ладен байгаа юм бол юу ч мэдэхгүй. Нэгдүгээр давхарт нь галтойгоо агуулгын 2 өрөө байсан ба. Байрны арын хэсэгт нь болохоор нэг бункерийн үүчиг харагдах нэг болонд харин шат байсан ба. Тэгэхээр энэ шат чинь дээшээ гарна те. Дээд 2 давхар руу гарах замд нь шатны дээд хэсэгт нэг төмөр хаалга ингээ байрлаж. Тэгэхээр энэ хаалгыг тусгай дэлбэлэгчээр эвдэж ороод тусгайхан 2 дугаар давхарт хамгийн түрүүнд Бин Ладны 23 настай хүү Халид таард. Тэр доорн буудан хороочтой. Энэ гэхдээ маш хурд болж байгаа процесс шүү те. Байрны давхар болгонд нь баг өрөө болгонд нь хүүхдүүд байсан учраас тусгай үр гүйцэтгэгчид маш болгоомжтой байж гол байгаль хурдан устгах хэрэгтэй байна. Тэгвэл энэ чинь зүгээр хүүхд багчууд угаас энэ чинь хөнөөх эрсдэлтэй байна. Харин Бин Ладен өөрөө тэгсэн чинь гараад иртэ. Өөрөө гараад иртэ. Өрөөнөөсөө. Тий. Зөвхөн өрөөнийх нь дотор талаас сонгоох нэг төмөр хаалгыг тэр яасан гэхээр өөрөө онгойлгоод юу болоод байгааг харахаар доод давхар руу шагаасан баг. Яг энэ агшинд мэдэрч тусгайхан түүнийг тэр доор олж харсан. Ингээ Бин Ладен буцаад өрөөндөө нуугдахаар эргээд гүйсэн ч гэсэн өнөөх төмөр хаалгаа гол нь цойжлолгүй сандраад явчихгүй цаашаа. Тийм учраас сийлийнхэн ядах юмгүй унтлахын өрөөнд нэвтэрсэн ба Бин Ладны. Тэгтэл өрөөнд нь дайраа орж ирсэн хүмүүсээс нөхрөө хамгаалахаар нөгөө Бин Ладны залуу ихнэр Амал арабаар юу ч юм хэлээд нөхрийнхөө урдуур орт. Тийм үү. Энд чи ариун дайн гэдэг нэрээр гим зэмгүй хэдэн мянган хүний амьд хүрсэн шашны хинэтэн амьдралынхаа эцсийн хэдэн мөчөд ихнэрээ амьд бамбаа болгочоод одоо зогсож байгаа гэсэн. Өрөөнд төрүүлж орж ирсэн үүрэг гүйцэтгэгч хөөрхий тэр Амалыг биедээ тесрэг бөмбөгтэй байх вэ гэж боломжсондоо холдуулах гэж оролдсон ч гэсэн нөө чадсангүй. Яг тэгэхээр энэ чинь эвгүй маш хурцтай сэтгэн бодох хэрэгтэй. Тэгсэн чинь
ингээд яахаа мэдгүйсэн чи азар араас нь орж исэн өөр нэг үүрэг гүйцэтгэгч маш сэрэг нөхөр байсан байл л да. Амаалыг шууд шилбэрүүнд буудаад унгаччихаа. За ингээд ихнэрээ орон дээр унаад өгмөгц Бин Ладен харин эсрүүсэл үзүүлэхэ болцсон. Ханны модон тавир дээрх нэг хоёр бундаач өөрөө хурж амжаагүй. Эсргүүцэл тэмцүүлэг үзүүлэх санаатай байсан ч гэсэн ер нь түүнд тэгс ихээ авах цагч үлдээгүй. Маш хурцтай болж байгаа процесс. Тэгээд түүнийг цээжинд нэг зүүн нүдэнд нэг удаа буудаад гаргачихж. Бин Ладеныг амьсгал хураахад 5 дугаар сарын 2-ны шөнийн 3:39 болж. Бүтэн 10 жил зүхтаж, бүтэн 10 жил нуугдаж амьдэрсэн Бин Ладенд ахаад ер нь цааш зүхтаах, ам мултрах тийм нарийн арга төлөвлөгөө байгаагүй нэг хачирхалтай байна. Нуувчныхан доор нуус түмэлж бариагүйг нь одоо тэд нар мэдж байгаа байхгүй. Тэгэхээр хизээ нэг өшөө авахаар Америкчууд ирнэ гэдэг чинь тодорхой байсан шүү дээ 9 сарын 11-ний алгаас. Тэгэд тэд Америкчууд араас нь нэхэд ирлээ гэхэд ямар нэг анхааруулга хил мэдээ төрүүлж хин нэгнээс ирэндээ гэж тооцоолсон юм шиг. Эсвэл дайснуудтай баригдсан сүүлийн мөчтөө эхнэр хүүхдүүдээ нөгөө хамгаалахын тулд хариу гал нээхгүй байхаар шийдсэн ч магадгүй. Энд чинь олон хүүхэд нь хамт байгаа шүү дээ одоо. Үнэхээр ч нууц байранд байсан 20 гаруй хүнээс Бин Ладенаас гадна 4 хүн амь үргэцсэн. Тэгэхээр ийм өндөр эрсдэлтэй тусгай ажиллагаа хийхдээ харьцангуй цөөндөө орж байгаа шүү дээ. Яг үндэ их цэвэрхэн хийсэн байгаа юм. Би тэр хүүхдүүдийн бүгдийн шүршгүйдээ л гэж бодож байлаа. Харин тийм. Тэгэхээр 20 гаруй хүнээс эн чинь Бин Ладентай нийлээд 5 хүн л амь алдсан байна. Тэгэхээр чинь өстой хаач цэвэрхэн хийсэн бац. Тийм нэг хүн нь бол яг яасан юм байна. Харин том хүн тэлдэ ядчих. За ингээс хийлийнх нь тэр дороо цагаан орд руу 4 үсэг илгээж IKEA гэдэг. Enemy killed in action гэж. Дайсан Александр гэдэг богинохон зураг илгээж. Тусгай ажиллагаа 40 минут үргэлжилсэн. Гэхдээ яг Бин Ладеныг олж устгах энэ үйл ажиллагаа 15 минутын дотор л болсон. Үлдсэн тэр 25 минут чинь дараагийн үйл ажиллагаанууд гэсэн. Тэгэхээр 15 минутанд энэ бүгдийг хийсэн ба шүү дээ. Тэгэхээр үлдсэн хугацаагаа юу хийсэн гэхээр нөгөө байрыг нэгжих, хүүхэд эмэгтэйчүүдийг нөгөө аюулгүй байгаа үгүйг шалгах, Бин Ладены хувийн эд зүйлсийг хураах зэрэг ажилд одоо энэ зарцуулж байгаа. Америкчууд байшингаас зөвхөн Бин Ладены цогцыг аваад. Харин нөгөө амь үргэцсэн нөгөө 4 хүний цогцыг Пакистаны албаныхан даатгаад үлдээчихэж. Хүүхэд эмэгтэйчүүдийг ч гэсэн мөн байрнаас гаргаад ингээ Пакистаны талд өөртөө шийднээс үлдээчихсэн. За ингээ тусгайхан шөнийн 4 цаг 5 минутанд байшингаас гарчаа. Бин Ладены цогцыг аваад тэгээд илдэв нөгөө бичгээр энэ таваад. Харин нисдэг тэрэгтэй сум буцаас өмнө нөгөө хашаан дотор ослын болт одоо хийн газар зэн нисдэг тэрэг багш техникийн нисдэг тэрэг. Тэр тэргийг Пакистаны албаныхыг ирэхээс өмнө газар дээр нь дэлбэрэгч ашиглаад дэлбэлчихэж байгаа. Эдмүрийн баримтаа устгаж. Тэр чинь нөгөө бөөн технологи. Энэ үеэр ойрхон явсан тусгай ажиллагааны 3 дахь нисдэг тэрэг Америк. Тэр хурж ирээд үүрэг гүйцэтгэгчдийг бүгдийг ингээд суулгаж. Ингээд үүрийн 5 цаг 53 минутад Бин Ладеныг устгасан тусгай хүчнийхэн Америкийн мэдлийн тухайд Афганистан нутагт аюулгүй газарч байгаа. За ингээд Абутабадын нууц байранд алагдсан хүн үнэхээр гол нь Осама Бин Ладен мөн эсгийг одоо тогтоох шинжилгээ гарна шүү дээ. Энд чинь 5 сарын 1-ний орой гэхэд тэр шөндөл ер нь эцлэн гарчиж байгаа. Тийм баг. Ерөнхийлөгч Обама тэр өдрийн оройн 11 цаг 30 минутанд Америк нэгдсэн улсын Вашингтон цагаар те Аль-Каидагийн удирдагчийг устгасан тухай олон нийтэд мэдээлж. Яг тэр юг санаж байна. Тий. Харин исламын нөгөө хэд үзэлтнүүд жихадистуудын цуглах гол газар нөгөө болж болно шүү дээ. Хэр Бин Ладеныг хэр оршуулчвал тийм энэ ч нөгөө аимшигтийн болж шүү дээ. Тийм учраас Бин Ладеныг газарт буурч юм уу газарт буулж эсвэл буурсны чулуу бунхан босгох нь үнэхээр утгагүй болж. Тиймээс түүнийг үгснээс 24 цагийн дотор исламын шашны Арабын тэнгисийн хойд хэсэгт оршуулж. Исламын шашны ёсоор Арабын тэнгисийн хойд хэсэгт цогцыг нь ясан гэхээр цагаан даавуугаар ороогоод төрлөх араб хэлтэй хүнээр исламын мөрөглийн үг хэлүүлж. Эн чин гэтэл шашныг үнэхээр хүндэтгэж чад. Тийм байна. Тэгвэл хизээч хөвж гарч ирж магадгүйгээд 140 кг-ийн хүнд төмөр гинжээр биеийг нь битүү орчиж. Ингээд Осама Бин Ладен тэ ингээд далайн гүн рүү Арабын тэнгис рүү. Тэгэхэд 54 настай байсан Осама Обама яаж ясаа адилхан юм бэ? Аль-Каидагийн удирдлагыг гартаа авсан шин тэргүүн Аль-Завахири гэдэг. Энэ болохоор Бин Ладеныг алгацсан болохыг 5 хоногийн дараа 5 дугаар сарын 6-нд баталгаажуулаад мөн мэдээлэл гаргасан байдаг. Харин Вазиристаны хаш гихцэн өнөөх том хашаа байшинг яасан бэ? Пакистаны албаныхан 2012 оны 2 дугаар сард бүгдийг нураад.
Яг л эн чинь бас л нөгөө нөхдүүдийн тийм мөргөлийн газар болчихвол яах вэ? Тий. Нэгнүүд зөндөө байдаг л та хувилдааны онолгот ч гэх юм уу тий. Хин Буш хинтэй хамт нийлээд ингэж нураасан ч гэдэг юм уу янз бүрийн яриануд байдаг. Гэхдээ л Бин Ладен өөрөө хэдэн мянган хүний амьд хүрсэн үнэн байхгүй тий. Тийм болохоор би ингэж уншиж ирсэн. Бин Ладен өөрөө эхнэрийнхээ ардуур ороод цугтаасан гэж би уншиж ирсэн байхгүй. Эхнэр нь өөрөө урд дор норсон юм байна тий. Нөхөр хамгаалах гэж. Эцсийн мөч хүртэл хамгаалах гэж шүү дээ. Тийм бац. Тэгэд хамгийн муухай нь Бин Ладен өөрөө 9 сарын 11-ний 10 жилийн ой болж шүү дээ. Хитүүл ахад ямар гоё юм хийх чи надад төлөвлөгөө гаргах гэж ингэж үүрэгжсэн гэр муухай гоцсон. Зүгээр энгийн хүмүүсийг л алах гэдэг шүү дээ. Ашгүй ингэж тий. Ингээд далд орсон. За баярлалаа зандаа. За баярлалаа. За сүүлчийн өдөр нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэг маань YouTube-ийн од мөндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хостолгын од мөндөр радиогоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг энгийн бөгөөд төгс сураатай хадалабо бараа татаавах барьцааг үзээлийг санал болгож байгаа Ариг банк ивент итгэлээ. За дараагийн дугаар хүрэлцгээе. Манай алтан гишүүн гинэ. Сая нөгөө за одоо ингээд яг орох хооронд хоёлаа хамтрaalч танилцуул гэсэн шүү дээ. Энэ хооронд зогсчих байдаг гинэ. Яасан марцээ. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.